Хурай. Багш дээдсүүдийн Үлмий Батар шголтгой. Ингээд та бүхний өмнө Бурхан багшийн их дүүчин өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төрийн бус байгууллагуудын ажлын хэсгийн тэргүүн Будда продакшны захирал Ноён Гүр Сэдийг микрофоны өмнө хүндэтгэн урьж байгааг хүлээн авна уу. Өнөөдрийн хөө үлзий учралт өдөр Далахын дэнж хандлагчлан хийдийн Бацхан дууны өмнө хуран чуулсан эрхэм зочид Амламан хаан Жавзан дорж Хансралам Жожимцгаа төрийн төлөөллүүд Жодорон Бүчи багш болон бусад гадна дотны зочид төлөөлөгчид нийт сүсгтэн болон тав хүндэн энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээ энэ Бурхан багшийн гурван их дүүцэн давхцсан энэ буян сайхан өдрийг монголчууд нэн эртнээс ёсол төгөлдөр тэмдэглэж ирсэн юм түүхэн уламжлалтай. 2019 оны 12 дугаар сарын 5-нд байхаа Монгол Улсын их хурлаас нийтээрээ энэхүү хүндэтгэл өдрийг бүх нийтийн амралтын баяр амралтын өдөр болгон тэмдэглэсэн. Дараахан залгуулад бас хүнд хүчрийн цаг үе тохиосон учраас Бурхны шинтнүүд энэ өдрийг бол тэмдэглэж амжилгүй 2 жилийг үдээд 2022 оноос эхлээд бид бүхэн дахин ёсол төгөлдөр энэ баяраа тэмдэглэж эхэлсэн. Бид урд нь нэг л удаа буюу шинийн 15-ндаа энэ өдрөө тэмдэглэдэг байсан бол 2022 оноос эхлээд шинийн 8-наас 15-ны хүртэл 8 өдрийн туршид төрийн бус байгууллагууд, Бурхны шний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд, мөн Бурхны шний сүм хийдүүд, ялангуяа гандагчлан хийдийн датсангууд хамтраад та бүхний баруун талд энэ өрнөж буй энэ дүр зураг 8 өдөр бид бүхэн Бурхан багшийн 3 дүрдэн тахил өргөл үйлдэх ийм ажлыг зохион байгуулж сүхтэн олноо 8 өдрийн туршид уян үйлдэх энэ ариун сарыг бий болгохоор ингээд зорж эхэлсэн. Бидний анхны зорилго бол ер нь энэ зуны тэргүүн сарыг бол Бурхны шинтнүүд бол ариун буйны сар гэж ингэж хүндэтгэн дээдэлж энэ нэг сарын туршид үйл бүхнээ ариун буйны үйлд хандуулдаг ийм сайхан уламжлалтай. Тэгээ тэр уламжлалтаа бас Монголын ард түмэн сүхтэн олноо урайлах, чиглүүлэх зорилгоор эхлээд 8 удаа, айжимдаа 15 өдөр, бүр цаашаа залгуулад бид нар 30 өдрийн туршид энэхүү ариун сайхан сарыг ёслол төгөлдөр тэмдэглэх ийм боломжийг бүрдүүлэхийг зорж ажиллаж ирсэн юм аа. Тэгээ энэ жилийн энэхүү үйл ажиллагаанд оролцсон байгууллагуудынхаа нэрийг би бас дурдсан зүйтэй болоо гэж ингэж бодож байна. Энэ бол төрийн бус байгууллагуудын эв нэгдэл, сэтгэл санаа, хүч хөдөлмөр, дээр нь Бурхны шинтний гандагчлан хийдийн бас дэмжлэгээр болон бусад сүмхээдүүдийн дэмжлэгээр ингээд зохион байгуулагддаг ийм ажил байгаамаа. Би ингээд байгууллагуудынхаа нэрсийг дурдъя. Энэ үйл ажиллагаанд сэтгэл зүрхээрээ оролцсон хол оройс хандив тусламж дэм өгсөн нийт сүхтэн олон тав хүндэн бас энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн өмнөөс баярал талархснаа илэрхийлье. Байгууллагын их хөлөгний уламжлалыг хадгалах төв, Асрал Гүнчив Жамбаалан төв, Жавзандан Путах төв, Таны буян Даган байсны төв, олон улсын буддист нийгэмлэг, Дэлээ хутагдсан Монголын сүсгтний холбоо, соёлоор гээгүүлэгч төрийн бус байгууллага, Нарабо институт, ялангуяа энд бол нэлээд тодтолж хэлэхэд бол Нарванчин хутгтын олон сангууд байна, хийд байна, хэд хэдэн байгууллагуудыг төлөөлж маш их өндөр хичээл зүтгэлтэй оролцдог. Монголын Бурхны шний урлагийн зөвлөл, Алтан гэрэл төв, Монголын Бурхны шний төв, залуу хуургуудын холбоо, Энэрл нэгүүлсгэл, Оюун бэлгийн төв, Авдийн орон төрийн бус байгууллага, Бакуул Арин Бүчи сон, Битүү Данжаа Чонхорлон хийд, Буманханд Монголын буддист эмэгтэйчүүдийн холбоо, Будда продакшн, Намуу Удая төв, Сэтгэл баясуулагч төрийн бус байгууллага, Мянган Мутар төрийн бус байгууллага, Монголын буддийн соёлын төв, Бянсаалан төрийн бус байгууллага, Хутагт Асанга төрийн бус байгууллага, Суматай гэрдийн төрийн бус байгууллага, Ламын гигант усан дунан жанцсан судлал төв, Оточ Мамрам Нацаг дорж хамбын тэргүүлдэг Мамад атсан Монгол Дипангара төв, Хотолчуулган Дамар мөр Номын соёлч ертөнц төрийн бус байгууллагууд, Дарма Кинг гэдэг энэ жил бол бас нэг шинэ дүр төрх орж ирсэн. Солонгосын зочид нэлээд ирсэн байгаа та бүхэн харж байгаа бах. Тэгэхээр Дарма Кингийн зүгээс Солонгосын буддистуудыг өнөөдрийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцуулах хүсэл тавиад жагсаалд бас оролцсон. Шохогт Эрдэнэ төв, Номын соёл төв, Эрдэнийн судар төв, Бурхны шний сүм хийдүүдээс Таравлан хийд, Сажундын Номын хүрдэн хийд, Дичин Равжайлан хийд, тэргүүтээ гандан төчлөн хийдийн бүх датсангууд гэдэг энэ олон сүм хийдүүд хамтарч энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан. Ингээд бид бүхний энэ нэг орж. Бид бүхний энэхүү ариун буйны үйл
нэгэн сэтгэлээр хамтран зүтгэсэн нийт одоо өсөлтөн олон төрийн бас байгууллагууд, эдгээрийн төлөөллүүд, ялангуяа арын албанд одоо ажилласан цаг наргүй одоо энэ бурхан тахлыг чимэглэх, тахлын юмыг зохион байгуулалтыг хийх гэдэг нүр их ажил болдог. Энэ ажил зүтгэсэн бүх хүмүүстээ одоо бас баярал талархснаа зохион байгуулагчдын зүгээс хүсье. Ингээд энэ сайхан ариун буйны үл 10 зөвхөн одоо түгэн дэлгэрэх болтугай. Би одоо энэ зочдын маань одоо хоолны цагт тулаад байгаа тул их хурдан шуурхаал буужигнуулчлаа шуучлаарай.